За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ PowerPoint 2013 програм дээр объектууд одоо хөдөлгөөн өгөх талаар. Объект гэхлээр юу хэлээд байна вэ гэхлээр текст байж болно, дүрс байж болно, зураг байж болно, график, схем гэх мэтчлэн. Хуудаснаас бусад буюу нөгөө хуудсан дээр байрлуулж байгаа өгөгдөлтөө хөдөлгөөн хэрхэн өгөх вэ талаар үзгэнэ. За объектийн хөдөлгөөнийг бол анимашн гэснээс өгдөг байж байгаа. Анимашн. Зөвхөн анимашн гэснээс үг. Анимашн зэс маань эсрэг орохлоор объект мань үндсэндээ үндсэн 3 төрлийн хөдөлгөөнтэй байж байгаа. Entrance буюу ногоон өнгөтэй хөдөлгөөн. Энэ хөдөлгөөнүүд маань объект хуудсанд гарч ирэх үеийн хөдөлгөөн. Emphasis буюу шар өнгөтэй хөдөлгөөнүүд нь объект хуудсанд гарч ирсний дараах үеийн хөдөлгөөн. Exit буюу улаан өнгөтэй хөдөлгөөнүүд байж байгаа. Энэ нь болохоор хуудаснаас алга болох үеийн хөдөлгөөн гэж үздэг байна. За дахиад дээрэс нь motion fat буюу цагаан өнгөтэй хөдөлгөөнүүд байдаг. Эдгээр хөдөлгөөнүүд маань шар өнгөтэй хөдөлгөөнтэй ижил үүрэгтэй тодорхой сумны, тодорхой дүрсийн дагуу одоо хөдөлгөөн хийдэг хөдөлгөөнүүд байж байгаа. За ингээд энэ дээр бол сая багш нь ярьсан зүйлээ одоо ногоон, шар, улаан, цагаан гэсэн дөрвөн хөдөлгөөний үүргийг бичсэн байна. Энийг одоо дарж аваад бичиж тэмдэглээд авна үз. За анимашн гэсэн байна. Add animation гэсэн команд байгаа. Энэ бол объектэд хөдөлгөөн нэмэх үүрэгтэй команд. Add animation. Объектэд хөдөлгөөн нэмэх. Animation fan гэдэг нь хөдөлгөөн удирдах цонхыг нээх үүрэгтэй команд. Timing гэдэг бол хугацаа тохируулах. За дотроо эхлэх хугацаа, дуусах хугацаа, үргэлжлэх хугацаа гэсэн командуудыг агуулна. За одоо бүгдээрээ animation руу оръё. За дурын нэг объект оруулъя. Шинээр хуудас нэмж агаад new slide гээд хуудасаа оруулаад за энэ хуудасныхаа гаралтын загварыг мэдээж объект оруулах гэж байгаа учраас blank болгох ч хэвтүүлээ. Хоосон загвар болгоод энэ дээр 3 ширхэг дүрс оруулъя. За дөрвөлжин дүрс оруулаа. Дүрсийн дэвсгэр өнгийн өөрчлөлт өгч болно. Дүрснүүд бол ямар ч өнгөтэй байж болно. Дараа нь бөөрөнхий оруулчихъя. Бөөрөнхий тэгээд 5 гушуур оруулчихъя. За үндсэн өмнөдөө өгчий. За ингээ 3 дүрс орууллаа. За тэгвэл энэ 3 дүрсийг ерөнхийн нэршил нь объект гэж ярина. За энэ 3-т хөдөлгөөн өгье. Хөдөлгөөн өхийн тулд мэдээж аль дүрсэнд эхэлж хөдөлгөөн өгөх вэ? Эхэлж өгөх хөдөлгөөн өгөх дүрсээ сонгоно. Нэгдүгээр за дөрвөлжин дүрсэнд хөдөлгөөн өгье. Анимашн зэс рүү орлоо. За эндээс хаанаас хөдөлгөөнийг сонгож өгөх вэ? Хамгийн эхний хөдөлгөөний сонголтыг бол анимашн хэсгээс хийж өгч болно. Эндээс. За нүүн ихлээрээ мэдээж хөдөлгөөн өгөхгүй гэсэн сонголт тийм ээ. За бусдыг нь бол тайлбарлсан байж байгаа. За эсвэл шууд add animation дээр дараад явж болно. Add animation маань хөдөлгөөн нэмэх үүрэгтэй гэсэн тийм ээ. За хамгийн эхний хөдөлгөөн бол объект хуудсанд гарч ирэх үеийн хөдөлгөөн. Одоо хөдөлгөөн аваагүй байгаа үед ажилуулахад гараас F5 даръя. Ажилуулахад 3 одоо дүрс маань шууд ажлын хуудсан дээр гарч ирнэ. Хөдөлгөөн аваагүй үедээ. За тэгвэл эхний хөдөлгөөнийг өгье. Ногоон өнгөтэй хөдөлгөөнийг. За ямар хэлбэрээр гарч ирэх вэ гэдэг нь ерөөсөө дурын сонголт. За эргэлтэх хэлбэрээр гарч ирнэ. 1 гэсэн хөдөлгөөн дээр ногоон гэсэн сонголт харагдаж байгаа. Одоо ингээд бүдэг ягаанаар. За тэгвэл энэ цонхныхоо хөдөлгөөнийг харъя одоо. Хөдөлгөөн авсан нөгөө дөрвөлжин улаан өнгөтэй дөрвөлжин дүрс маань эхний одоо ажилуулалтаар гарч ирэхгүй. За маус нэг юм уу эсвэл кейбордноос нөгөө нэг цаашаа явах сум дарснаар дөрвөлжин дүрс маань хөдөлгөөнөөрөө бидний сонгосон хөдөлгөөнөөр гарч ирж байгаа гэсэн. За тэгвэл хоёрдугаарт нь гарч ирсний дараах буюу шар өнгөтэй хөдөлгөөнийг нэмье. Хөдөлгөөн нэмхийн тулд анимашн сонголтоо сонгохгүй. Эндээс сонгох юм бол тухайн хөдөлгөөн маань өөрчлөгддөг байна. Add animation дээр дарлаа. Шараас. За spin буюу эргэх хөдөлгөөн өгч. Ингээд дүрс маань эргэлдэж байна. Энийг шууд preview дараад заавал ажиллуулахгүйгээр харж болно. Нэг ногоон хөдөлгөөн өглөө, spin буюу 2 дахь хөдөлгөөнийг авлаа. За нэг дээр дарахаар ногоон гэсэн сонголт орж ирж байна. 2 дээр дарахлаар шар хөдөлгөөний spin сонгогдсон гэдэг нь харагдаж байна. За add animation дээр дарлаа. 3 дахь хөдөлгөөнийг сонгоё. Буцаад энэ дүрс маань хуудаснаас алга болох үеийн хөдөлгөөн буюу улаан өнгөтэй add animation дээр. За эргэлдэж гарч ирсэн чи эргэлдээд алга болгож болно. Эсвэл яаж ч алга болгож болно. Энэ хөдөлгөөний доторх төрлийн сонгох нь бол одоо хэрэглэгч өөрийнх нь дуур байх нэ. За ингээ эхний дүрсэн дээр 1 2 3 гэсэн хөдөлгөөн өглөө.
За анимашн фэн буюу хөдөлгөөн удирдах цонхооны ч. 1-р дүрс ногоон өнгөтэй, 2 нь шар өнгөтэй, 3 нь улаан өнгөтэйг харж байна тийм ээ. За одоо тэгвэл шар өнгөндөө. Шар өнгөтэй бүр хөдөө саяныхаа 3 хөдөлгөөнийг өгч. За 1 4 3-аар дууссан бол шар дээр 4 гэж эхэлж байгаа. Эд анимашнээс за энэ спинning өгч учраас бүрийн хэрэглэж байгаа нь мэддэхгүй байна. 5 дугаар хөдөлгөөнийг солиё гэх юм бол сонгоод grow end чинь томрох хөдөлгөөн өглөө. За эд анимашнээр алга болох үеийн хөдөлгөөнийг өглөө. За ингээ хуудснаас алга болох үеийн хөдөлгөөн. За одоо бүгдээрээ ажиллуулад харъя. Энэ хуудсаа. За тэгэхээр нэг дөрвөлжин бөөрийнхий хоёр маань хөдөлгөөн авсан учраас эхлээд хуудас ажиллах үед харагдахгүй байна гэсэн үг. Одоо бид нар танилцуулга одоо тавилаа дөрвөлжин дүрсэн ийм үүрэгтэй ийм ачаал өгтөлтэй магаа тайлбар хийж явах явцад одоо хэрэглэгчийн анхаарлыг өөр дээрээ татах зорилгоор ингээ гарч ирсний дараах үеийн шар хөдөлгөөнийг өгнө. Яриад дууслаа тухайн дүрсийг тайлбарлаад дууслаа хуудаснаас алга болгоно. Дараагийн дүрс гарч ирлээ, тайлбараа хийлээ, хуудаснаас алга боллоо гэсэн сонголт. За одоо тэгвэл дахиад 5 гушиг харагдахгүй болохын тулд мөн адил 3 хөдөлгөөн өгнө гэсэн. За тэгвэл энд add animation дээр дарлаа. Эхний хөдөлгөөний шууд ногооноос сонгоч болно. 7. Add animation дээр дарлаа. Шараас. За доороо жижиг хөдөлгөөн өглөө. Add animation дээр дарлаа. Улаанаас. За доош алга болох. За тэгвэл бид нар motion fat буюу цагаан өнгөтэй хөдөлгөөн гэж ярьсан. Доор more motion fat гэсэн сонголтоор орж болно. Энд одоо жишээлхэд бөөрийнхий 5 гушуу зүрх зүүнээс баруун, баруунаас зүүн гэдэг янз бүрийн хэлбэрээр хөдлөх байж байгаа. За хэдүүлээ одоо тэгвэл баруун тишээ хөдлөх хөдөлгөөнийг сонгож үзье. Баруун. Окей. За тэгэхээр энэ хөдөлгөөн дээр минь 2 цэг үүсэж байгаа. Улаан цэг бол төгсгөлийн цэг. Улаан цэгийг сунгаад татаад өглөөр тухайн дүрс маань улаан цэг хүртэл явна гэсэн үг байна. За эхний дүрсээ зөөгөөд байрлуулад өгч болно. За 5 гушуу маань эндээс тухайн улаан цэгийг бөөрийнхий үед нь татаж өгнө. Энэ хүртэл явна гэдэг. За тэгэхээр энэ тэгвэл одоо хөдөлгөөнөө шууд ажилуулад харахлаар саяны motion fat буюу цагаан хөдөлгөөн маань шар хөдөлгөөнтэй адилхан үүрэгтэй учраас энд улаан хөдөлгөөний ард орсон учраас харагдахгүй явчихна гэсэн. Тэгэхээр яг байрлалаараа улаан хөдөлгөөний өмнө шар хөдөлгөөний ард эсвэл ногоон хөдөлгөөний ард байх хэрэгтэй. Тэгэхээр энэ 18-ын хөдөлгөөнийг одоо animation pen буюу хөдөлгөөн удирдах цонхноосоо дээш нь маус нэгээ дараад зөөгөөд өгнө. Тэгэхээр 8-ын ардталд орчихно гэсэн. За одоо ингээд 7 дугаар хөдөлгөөнөөс эхлээд харъя хэвэл. Гарч ирсний дараах үе хөдөлгөөн явлаа, алга боллоо гэдэг ингээд явчихна гэсэн. За одоо цонхоо ажиллуулад харъя. Ажлын утас маань хоосон байна. Эхний дүрс гарч ирлээ. Хөдөлгөөнөө хийлээ, алга боллоо. Дараагийн дүрс гарч ирлээ, хөдөлгөөнөө хийлээ, алга боллоо. Гарч ирлээ. Шар хөдөлгөөн, цагаан хөдөлгөөн явлаа, motion fat зүүн тишээ алга боллоо. За ингээд дүрсэнд энэ 4 хөдөлгөөнийг дарааллынхаа дагуу оруулдаг байна. За тэгвэл одоо жишээлх юм бид нар 2 номерын шар хөдөлгөөн дээр spin буюу эргэх хөдөлгөөн байсан. Энийг томрох хөдөлгөөнөөр солиё гэх юм бол animation цонхонд хандна. Add animation хоёрыг одоо хүүхдүүд холиод байх талтай байдаг. Animation нь бол хөдөлгөөнийг өөрчлөх үүрэгтэй цонх байна. Хөдөлгөөнийг өөрчлөх үүрэгтэй. Grow shrink дарлаа. За энэ байна. За effect option гэхээр тухайн хөдөлгөөнд effect нэмнэ. За 2 тийшээ томорно. Эсвэл дээшээ доошоо томорно гэдэг ингээд тухайн хөдөлгөөнийхөө эффектүүдийг өөрчилж өгнө. Ямар нэгэн эффектийг өөрчилж өгч болно гэсэн үг. За тухайн хөдөлгөөний үргэлжлэх хугацааг нь бас тохируулж өгч болно duration хэсэг дээр. Тэгээ маусны даралтаар уу эсвэл үргэлжилсэн байдлаар нэгнийхээ араас өгöd ингээд after сонгоод өгчих юм бол нэг явсны дараас 2 гэдэг ямар нэгэн даралт хийхгүйгээр өөрөө автоматар тоглоод эхэлнэ гэсэн үг. За ингээд объектийн хөдөлгөөнийг энэ загвараар оруулдаг байна. За бүгдээрээ гэртээ сагсны шийд зураад тухайн шийд рүүгээ бөмбөг оруулаад ингээд газар ойлгоод хөдөлгөөн хийж үзээрэй.
Бас дээрэс нь XOX гэх тоглоомыг хэрвээ тоглож мэддэг бол тэрийг хийж үзээрэй. XOX гэсэн тоглоомыг. За ингээд хөдөлгөөн объектэд хөдөлгөөн оруулах тасгалаа хийж үзээд өөрийнхөө хийж болох объектэнд дүрсэнд ямар нэгэн хөдөлгөөн зохиогоод XOX болон сагсны шийдийнхаа тасгалыг хийгээд багшийнхаа Gmail руу явуулаарай. Багшийнхаа Gmail-ийг бүгд мэдж байгаа тийм ээ. За баярлалаа.